Атаархал буюу envy гэдэг мэдрэмж нь бусад хүний аз жаргалтай амжилттай байгааг хараад үзэн ядаж эсвэл гуниглаж тэр зүйлийг өөрийн болгохыг тэсшгүй ихээр хүсэх мэдрэмжийг хэлдэг гинэ. Ингэж мэдэрч байгаа учраас бусдын сайн сайхан зүйлийг устгах хүсэл төрдгөө гэж Британика тал бичигдэр бичсэн байдаг. Манай номын гол дүр Эдмонд Дантес олон ч хүний атаархлыг төрүүлж гинэн цайлган шудраг зангаасаа болоод хэрхэн бүхнээ алдаж эргээд хэрхэн эрдэнсийн эзэн болсон тухай бид нар өмнөх дугаарт ярьсан. 1815 онд 19 настай Эдмонд Дантес шоронд орж 1829 онд 33 настайдаа оргож Монте Кристо хэмээх буйтхан арал дээрх агуугаас асар их алт эрдэнсийг олоод хамгийн түрүүнд аав хайртай бүсгүй хоёрынхон сургийг гаргаж өөрийг нь хил сэргээр шоронд суулгасан хүмүүс яасныг мэдхээр явдаг. Үнэхээр үүлийн үр буюу карма гэж байдаг бол Дантесийг 14 жил шоронд тарчилж байхад түүнд атаархаж хилмигдүүлсэн хүмүүс бол бүгдээрээ л нүглэн нүдэрээ гарсан байх ёстой шүү дээ. Гэтэл бүр эсэргээрээ бүгдээрээ алдар гавьяаг болж Парисын дээд зэргийн язгууртнууд болоод өсөж үржээ цай сайхан амьдарч байгааг нь Дантес олж мэднэ. Өөрийнх нь төлөө, шудраг ёсны төлөө, эцгийнхэн төлөө эцсээ хүртэл явсан, өөрийнх нь ажилтдаг байсан хөлөг онгоцны эзэн Морелийг та бүхэн санаж байгаа байх. Морелийг дампуурч амиа хорлохоос нь аварсан Эдмонд Дантес өөртөө би бурхны өмнөөс сайн санаад хүмүүсийг баярлууллаа. Одоо бурхан хорон санаатнаас өшөөгөө авахд минь зай тавьж өгөөрөө гэж хэлээд далаад гардаг. 1838 он Парисын шижгэнсэн залуухан, халуухан чинэлэг хоёр залуу болох Франц болон Альбер хоёр Итали улсад аялахаар ирнэ. Франц нь Италиар хэдэн жил аялж исэн туршлагатай, харин Альбер нь анх удаага Италид ирж байгаа. Франц Альбер найздаа Итали улсыг үзүүлэхээр болно. За энэ хоёр залуугийн гол зорилго болохоор Ромын Багтнаадмыг үзэх. За Багтнаадмаас өмнө Альбер нь Неаполь хот руу ганцаараа яваад Франц хэсэг ганцаараа үлдэнэ. За ингээ Франц ан хийх зорилгоор буу авч завь түрээслээд далаа дээгүүр явж байтал Монте Кристо арал Францын сонирхлыг татна. Түрээсийн завны эзэнгээс энэ юу утгатай арал вүлээ гэж асуусан чинь түрээсийн завны эзэн болохоор та хүсвэл энд буудалж болно. Яг янгар ямаанаас өөр ам байхгүй. Гэхдээ их сонирхолтой арал шүү гэж хэлдэг. За ингээд түрээсийн завны эзэнтэй, түрээсийн завчидтай Франц гэгч энэ залуу Монте Кристо арал дээр очиод дөнгөж завнаасаа буугүй юу? Завны эзэн энэ арал дээр байгаа буудалсан байгаа хүмүүсийг танина гэж хэлдэг. Одоо эргийн нөгөө талд нь хэсэг бүлэг хүмүүс буудалсан байсан гэсэн үг. Тэр хүмүүс дээр очиж завны эзэн хэсэг зүйл ярьж байгаад босож ирээд хэрвээ та хүсэх юм бол энэ арлын эзэн Синдбад далаачин таныг хүлээж авъя гэж байна гэж хэлнэ. За ингээ Францын нүдийг боож агууд аваачна. Агууд оруулсны дараа Францын нүдний боолтыг тайлтал агуун хан бүрийг үнтэй хөвсгөр тансаг буудан хевсээр чимгэлсэн ангийн үс арсыг газраар дүүрэн дэвссэн үнэхээр агуу гэж хэлэхэргүй харин ямар нэгэн орд харш шиг тийм гайхалтай орчин угтдаг. Тэр донд өөрийгөө Синдбад далаачин хэмээн нэрлсэн хүн Францыг хүлээн аван онцгой сайхан хоолоор дайлна. За энэ дунд Францын сонирхлыг татсан нэг зүйл бол хар арьстай хилгүү зарцсан байдаг. За ингээд өмнө нь газрын одоо буйтхан ийм агуугаас арлаас хизээч олж идэхэргүй хоол ундаар дайлсны дараа Синдбад далаачин хэмээн өөрийгөө нэрлсэн хүн Францад нэгэн ийм бөөрийнхий үрлийг санал болгодог. Энэ бол хашиш хэмээх нэртэй хар тамхиг өөр бусад бас мансууруулах бодистой холсон ийм бөмбөлөг байдаг. Далаачин өөрөө энийгээ байнга хэрэгэлдэг гэж яриад нэгийг нь Францад бол санал болгоно. За хашиш гэдэг энэ хар тамхи нь болохоор тухайн үед ч гэсэндээ хориотой байсан юм байна л да. Тэгэнгүүт яа харахгүй юм хориотой зүйлийг санал болгосонд нь Франц өөрөө ирэхгүй бие барьж чадахгүйгээр тэрийг нь авч хэрэглээд тэр шүнжэнгөө одоо элдв тийм дүрс үзэгдлүүдийг үзэж манарч тэнгэрт гарч тулсны дараа маргааш өглөө нь бол агуун гадна сэрдэг. Франц бүр 2 ч удаа эргээд тэр орсон агуугаа олох гэж оролцсон боловч олдохгүй байсан. За ингээд нөгөө завны эзэнд хэлээд Ром хот руугаа буцнаа. За энэ үед бол Альбер Неаполоос буцаад ирчихсэн. Хоёр найз бол эртнээс гайгүй зочд буудалд өрөө загчсан байсан. За энэ Багтнаадмыг үзэхэд болохоор сүүхт хэрэгтэй үзэх ёстой юм байна л да. Тэгэнгүүт энэ хоёрт сүүхт хэрэг олдохгүй. За нэлээ их мөнгө зарцуулаад арай гэж өндөр үнээр нэг сүүхт хэрэг олоод Франц бол найзыгаа тэр өдөртөө Италийн Ром хотоор дагуулж аваад шөнө
Колизеиг үзүүлнэ гэж ярьдаг. За тэгсэн чинь энэ хоёрын олсон буудлын эзэн болохоор сонсоод зартай дээрэмчин Луижи Вампа гэдэг хүн бол одоо сүүлийн үед хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулад байгаа. Тэр Луижи Вампагаас болгоомжлох хэрэгтэй. Шөнийн цагаар Колизе үзнэ гэдэг бол нэг тийм зөв санаа биш байна гэж хэлдэг. Франц болохоор за юу гэж одоо энэ Итали улсад дээрэмчин байх вдэ гэд Альбер илүү юм жоох юм одоо хөнгөн зантай гэх юм уу буудлын эзний тэр яриаг нь хөгжүүлээд та тэр Луижигийн түүхийг яриад өгөөч гэдэг. За тэгээ буудлын эзэн бол тэр Луижи Вампа гэдэг дээрэмчний түүхийг ярьж өгнө. Ер нь Италид дээрэмчин тоноолчин байдаг ч гэсэн түрүүн хэлсэнтэй хүмүүс нэг итгэдэггүй байсан. За энэ Луижи гэдэг алдарт дээрэмчин бол багтаа ядуу хончин байсан. Гэхдээ нэг онцгой зүйл нь юу юм бэ гэхээр хүүхэд наснаасаа бичиг үсэг сурч эхэлсэн. За тэгээ багаасаа мотор, сэлэм, хутганы, хуй, бууны иш гэх зэрэг зүйлсийг маш уран тийм хийдэг байсан. За мөн өөрийнхөө үеийн Тереза хэмээх охинтой багаасаа найзлаад за яваандаа хайр сэтгэлийн холбоотой болоод за тэнгүүтээ маш их юм зориг зүрхтэй. Тэр Тереза гэдэг охинд хүссэн даашинзыг нь авч өгөхийн тулд баян хүний гэрийг зүгээр шатаачихсан ч юм уу тий. За тэгээ Аз эзэн таарад тэр хавийн хамгийн алдартай дээрэмчдийн бүлгийн ахлагчийг нь хөнөөгөөд өөрөө ахлагч нь болсон гэдэг юм баялаг түүхтэй дээрэмчин байгаа. За Луижи Вампа болон түүний дээрэмчдэд баригдах юм бол тэд нар мөнгө нэгтэг, мөнгийг нь өгөхгүй бол алдаг. За гэхдээ энэ номон дээр яг энэ хэсгийг нэлээд дэлгэрэнгүй бичсэн байгаа байхгүй. Тэгвэл хамгийн амар нь жишээлбэл эмэгтэй хүн баригдах юм бол мөнгийг нь хүлээж авах та тий. Одоо юу гэдэг аавд нь ингээ захиа бичдэг байгаа байхгүй. Танай охиныг бид нар барьцаалсан. Маргааш өглөө 6 цаг гэхэд тэдэнд төгрөг авчир гэх. Тэр мөнгийг нь хүлээнгээ дээрэмч дээрээ суглаад тэр эмэгтэйг үхтэл нь хүч хэргэлдэг гэх мэт одоо бас зэрлэг хэсгүүд энэ ном дээр гарсан. За Франц Альбер хоёр бол нэг залуу хүмүүс учраас тэр дээрэмчин бээрэмчнийг тоохгүй буудлын эзнийг жоохон шоолсон маягтай. Үгийг нь бол хүлээж авахгүй тэр шөнд бол Колизег үзэхээр явдаг. Франц Колизе дотор ганцаараа явж байгаад хоёр хүн хоорондоо ярьж байгааг сонсно. За тэр хоёр хүний нэг нь бол яхаа аргагүйс нөгөө Синдбад далаачны хоолой байдаг. 2 хоногийн дараа цааслуулах Пипино гэд нэг хүн байгаа юм байна л да. Одоо энэ Багтнаадмын баярын бас нэг гол хэсэг нь олны нүдэн дээр гимт итгээдүүдийг цаазаар авах гэж байгаа байхгүй юу. Тэгсэн тэр 2 хоногийн дараа цаазаар авах хүний нэг нь болохоор Пепино гээд Луижи Вампагийн одоо гар дор ажилтдаг дээрэмчин байдаг. За Синдбад болохоор өөрийнхөө нэр нөлөөг ашиглаад Папламтай яриад энэ Пепиногийн амийг асуулга аварна гэж хэлдэг. Синдбад далаачтай ярьж байгаа нөгөө хүн болохоор харуулуудыг алж агаад аварна. Одоо хүч хэргэлэн те өөрийнхөө дээрэмчдэр залуучуудаараа авруулна гэж хэлдэг. За тэнгууд Синдбад далаачин ямар ч надаа итэг би ингээд Папламтай яриад аварч чадхаар бол хөшгөөрөө тэмдэг тавьж үзүүлье гэдэг ийм харилцан яриаг Франц сонсоод тухайн үед бол аюу гайхаад өнгөрнөө. Францын хувьд бол энэ Синдбад далаачин гэдэг нэг юм нууцлаг этгээд бий болчлоо шүү дээ. Маргааш нь Франц Альбер хоёр театрт өөр үзэхээр очино. Альбер аялж зугаалж авах үедээ хөгжүүлдөх тийм ээ хамтдаа одоо цагийг зугаатаа өнгөрөх эмэгтэй хайж байгаа. Дуур дээр болохоор Францын таньдаг гүнгийн хатан Г гэдэг эмэгтэйтэй Альберийг танилцуулдаг. За тэгээ байжсэн грек бангийн хувцастай үзэсгэлэнтэй Албан одоо угсааны гэх юм уу хүүхэн орж ирдэг. Тэр хүүхэнтэй хамт Монте-Кристо гүн гэж нэрлэгдэж байгаа хүн хамт орж ирнэ. За энэ Монте-Кристо гүн бол бас л одоо энэ Ром даяараа дээдсийн хүрээнийхнийг гайхшруулад байгаа. Бас нэг юм хил ам ярианы бай болцсон ийм хүн байгаад байдаг. За энэ гүнгийн хатан Г болохоор Монте-Кристо гүнг вампир гэж боддог. Тэр одоо ярианд бүр жинхнээсээ итгэчихсэн. Яагаад тэгэхээр Монте-Кристо гүн бол нэг юм үхсэн хүн шиг цогц шиг тийм цав цагаан царайтай юм байна л да. Одоо Эдмонд Дантесийн хувьд нөгөө аюул олон жил нар үзэхгүй шоронд сууч учраас тийм цав цагаан болчихсон. Нөгөө гүнгийн хатан Г чи бүр яг энэ ярианд жинхнээсээ итгээд би ерөөс энэ хүнтэй ингээд нэг зааланд нэг танхимд сууж чадахгүй нэ би харьлаа гэд яваад өгч байгаа байхгүй юу. За тэгсэн маргааш өглөө нь одоо ингээд 3 дахь өдрийнх нь өглөө болцсон уу тий. Буудлын эзэн орж ирээд Монте-Кристо гүн Франц Альбер хоёртой нэг буудалд байгаа. Тэгээ хоёр эрхмийн талаар сонссон. Францын одоо юм удам судартай айлын хүүхдүүд баян чинэлэг залуучууд гэдгийг сонссон учраас найр тавиад сүүх тэргээ хэрэглүүлээ. Тэр хоёрыг нөгөө сүүх тэрэг олж чадахгүй байгаа олсон ч амар
дэндүү өндөр үнээр олоод байгаа гэдгийг сонссон. Ингээд найр тавьж гинэ гэж байгаа байхгүй юу. За ингээд ерөнхийдөө Багт наадмын үлдсэн 3 өдөр Монте Кристо гүн Франц Альбер хоёрыг бүх талаараа дайлаад, зайлаад Багт наадмыг үзэх гоё өрөө, сайхан морьтой сүхт хэрэг зэрэгээ үнгүү хэрэглүүлнэ. Өөрөө ч гэсэндээ өглөөний цайнд энэ хоёрыг ураад танилцсанаа. За Франц болохоор Монте Кристо гүнг бол Синдбад далаачин гэж нөгөө яриад байсан хүн юм байна гэдгийг нь шууд одоо таньчихж байгаа юм. Гэхдээ юм хэлэхгүй. Яг энэ Монте Кристо гүн гэдэг нэрээр яваад дээрэс нь бид хоёрт ингэж найр тавиад за Синдбад далаачин гэдэг нэрээрээ намайг агуудаа уурж дайлж цайлсны цаад учир нь яг юу юм бэ гэдгийг нь Франц олж мдээгүй байгаа болохоор яг өөрөөс нь ч шууд асууж чадахгүй. За дотроо бол ямар ч зин хоёр нэг хүн байна да. Ямар нэгэн зоригтой байна да гэдгийг нь ойлгочоод байгаа юм аа. 3 дахь өдөр нь Багт наадмын үеэр Альбер өөр нэг сүхт хэрэгэнд сууж явж байгаа хүүхэнтэй сэтгнэж эхлэн нэг рүүгээ харилцсан цэцэг навч шидэлцээл. За нөгөө хүүхэн нь болохоор 3 дахь өдрийн оройн нь тэнд тэдэн цагаас хоёулаа уулзъя гэдэг загтлыг Альберт өгдөг. Тэр өдрөө дахиад одоо дуур үзэж байгаа юм л да. Франц гүнгийн хатангийн хоёр тэр дуурийн үеэр бас таарад Монте Кристо гүн гэж нууцлаг хүн хэн болох талаар ярилцдаг. За Багт наадмын сүүлчийн өдөр болно. Багт наадмын сүүлчийн өдөр Альбер нөгөө хүүхэнтэйгээ уулзаар явнаа. Тэр өдөр нь болохоор Франц бас нэг өөр хүний гүнгийн одоо үдшилтэд очсон чинь тэр хүний одоо зарцсан юм уу те өөрийн чинь гадаа нэг хүн уулзъя гэж наа гэд дуудулдаг. Гараад очсон чинь нэг хүн загтал дамжуулж өгдөг. Альберийг Луижи Вампагийн дээрэмжид барьцаалчихсан. Маргааш өглөөний 6 цагт 4,000 пиастр авчирж өгөхгүй бол 7 цагт алнаа гэдэг ийм загтлыг өгч явуулсан байдаг. За ингээд Франц сандраад буудалтаа очиод үзсэн чинь Альберийн ч тэр өөрийнх нь ч тэр мөнгө нь хүрэхгүй 4,000 пиастр хүрэхгүй. Тэнгүүт нь шууд нэг буудалд хамт сууж байгаа Монте Кристо гүнээс зээлье гэж бодоод ордог. За ингээд ороод мөнгө зээлэх талаар ярьж ирсэн Франц гэнэт та Луижи Вампагийн гар дор ажилладаг Пепино гэдэг дээрэмчнийх нь амийг аварсан биз дээ. Тийм болохоор Луижи Вампа танд өртөө гэсэн үг. Та тэрийг ашиглаад Альберийг аварчаач гэж хэлж азаа үзэж байгаа байхгүй юу? Ер нь бол Франц бол би таны тэр яриад байсан яриаг чинь сонссон шүү, таны юу хийснийг мэдсэн шүү гэдгээ ингэж илэрхийлж байгаа гэсэн үг. Тэнгүүт Монте Кристо гүн тэглүү яах вэ? Та надтай хамт яв гэд. За ингээд Луижи Вампагийн дээрэмчид байдаг. Агууд очно. Очсон чинь Луижи ном уншаа сууж байна. Энийг бол зохиолч маань айгүй сонирхуулж тодтогч бичсэн байгаа юм л да. Тухайн үед ном уншдаг дээрэмчин тонуулчин гэхэлэр их гайхамшигтай зүйл байсан байх л та. Тийм учраас бас ингэж тодруулж ахин дахин ингэж бичсэн байх. Очоод Монте Кристо гүн Луижигаас асуудаг. Юу болов вэ? Та ингээд миний найз нөхдөд гар өрөхгүй гэж тохирсон шүү дээ. Тэ одоо таны барьцаалсан байгаа Альбер гэдэг залуу бол миний найз нөхөр юм аа гэсэн чинь явж нөгөө Альбер нэг Багт наадмын үеэр нэг хүүхэнтэй сэтгэнсэн гэдээсэн. Тэр хүүхэн нь Луижи Вампагийн одоо сэтгэлтэй хүүхэн хамтрагч эхнэр гэх юм уу Тереза байдаг. Тэгсэн ч гэсэн Луижи Вампа бол за би таны найз нөхдөд гар өрөхгүй гэсэн тэр амлалтандаа хүрнэ. Альбер гэ тэр залуу агуй тэр хэсэгт хоригдож байгаа гэж хэлдэг. Ингээд Монте Кристо гүн Франц хоёр очиод гарсан чинь Альбер нь бүр ямарч санаа зовсон шинжгүй бүр амар амгалан унтчихин. Тэгээ сэрээсэн чинь хүн өсөө яа гой зүудлээд зүуднийхээ хамгийн гой хэсэгт явж хахад хоёр намайг сэрээчлээ гэж хэлдгээ. За ингээ яг Альберийн энэ нэг тэнэг гэмээр ч юм уу эсвэл зоригтой гэмээр ч юм уу дүр төрхийг бол Франц найз нь бол нэлийн үнэлдэг. Маргааш нь Альбер өөрийг нь аварсанд баярлалаа гэж хэлэхээр Монте Кристо гүний зочд буудлын өрөөнд нь ордог. Тэгсэн чинь Монте Кристо гүн та баярлсан сэтгэлээ үнэхээр илэрхийлмээр байгаа бол намайг Парист очихоор дээдсийн хүрээлэнгийнхэнтэй танилцуулж өгөрөө. Би удахгүй Парис руу очих гэж байгаа. Өмнө нь огт Парист очиж үзээгүй, амьдарч үзээгүй гэж хэлдэг. За тэнгуут Альбер тэглгүй яах вэ? Та заавал манад ирээрээ. Би таныг намайг аварсан ачтай хүнийг аав ээжтэйгээ ч гэсэн танилцуулмаар байна гэж хэлдэг. Тэгсэн Монте Кристо гүн за тэгвэл яг одооноос 3 сарын дараа буюу 5 сарын 21-ний өдөр одоо цагт болж байна 10:30 болж байна. 10:30 гэхэд би танад яваад очиё гэж хэлээд Альберийн хаяг зэргийг авнаа. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч нэг л мэдхэд 5 сарын 21 болсон байна. Альбер гэгч энэ залуу аавынхаа Парист харшид нэг тусдаа
байшинд амьдардаг. За номын энэ хэсэгт бол Альберийн гэрийг нь нэлээд дүрсэлдэг. Энэ дүрслэлээс товчхондоо би юу ойлгож авсан бэ гэхээр аав ээж нь хүүхдээ нэлээд эрхлүүлдэг айл юм байна. За энэ хүртэл одоо гараад байгаа Франц Альбер гэх хоёр залуу яваад байгаа штэ тий. Та бүхэн ч гэсэн гайхаж байгаа. Би ч гэсэн гайхсан. Альбер гэж тэгвэл хин юм бэ гэхээр Эдмонд Дантесийн дурлалт бүсгүй Мерседес болон Мерседесийн үеэл за мөн Мерседес дурлаад үхэх гээдсэн Фернан гэж залуу та бүхэн санаж байгаа байх. Энэ хоёрын дундаас төрсөн хүн энэ Альбер юм байна. Мартаг бол Фернан дайнд явж гавьяа байгуулад генерал болоод одоо Мерсер гэдэг овогтой овгоос олчихсон гүн болсон. За тэгэхээр Монте-Кристо гүн бол анханасаа зүгээр ч нэг Альбертай дотносоогүй байсан байна. Франц гэдэг залуу нь болохоор хинбэ гэдэг нь за удахгүй бас гарах болно. За ямар ч тач 5 сарын 21-ний өглөө Альберийн найзууд гэрт нь зочилж ирнэ. Одоо ажлын цаг маг гэж байдгүй байсан юм байгааз. Энэ донд болохоор Люсен Дебре гэд дипломат залуу байдаг. Бошан Шаторено гэд баян айлын хүүхэд за мөн гайхалтай нь өмнөх ном дээр гарсан Эдмонд Дантесийн хөлөг онгоцны эзэн Морелийн хүү Максимилиан Морел нар энэ Альберинд ирсэн цугларчсан байдаг. За энэ Максимилиан нь болохоор нөгөө Шаторено гэд тэр баян айлын хүүхэд цэрэг залуугийн амийг аварсан учраас их дотн болоод Максимилианыг Шаторено гэдэг нь дээдсийн хүрээлэн гихэнтэй танилцуулж байгаа мэнаа гэж би ойлгосон. За ингээд номон дээр ер нь аюу олон дүр гардаг хоорондоо тэгээд амар холбоо хэлхээтэй учраас ойлгоход илүү амар болох үүднээс дөрүүдийн map гэж одоо яриад байгаа юм. Дөрүүдийн хоорондын харилцаа холбоог харуулсан ийм зураг хийгээд би дэлгэц дээрээ тавьчихсан байгаа. Мөн толгоон нэргээд байвал дэлгэц рүүгээ харж болно шүү гэж энэ дашрамд бас хэлье. За ер нь бол цаашдаа энэ хүмүүсийн хоорондын харилцаа болбор аалзны тор шиг болох учраас бас арай ойлгоход хялбар дөхөн болох гэж ийм зүйл хийсэн байгаа. За гэрт нь хүрэлцэн ирж зочилсан найзуудтай Альбер бол мэдээж Монте-Кристо гүн хэмээх хүнийг хүлээж байгаа гэдгээ хэлнэ. За гэтэл Монте-Кристо гүн бол бүр яг 10 цаг 30 минутанд буюу цагтаа ирнэ. Альбер найзуудыгаа ээлжлэн Монте-Кристо гүнд танилцуулдаг. Гэтэл Монте-Кристо гүн Максимилиан Морелтэй танилцуулахад өөрөө ирэхгүй тэр залууг зөөлөн дулаан харцаар хардаг нь Максимилианд ч гэсэндээ тийм сонирхолтой өрмөц санагдана. За ингээд Парист ирснээсээ хойш Монте-Кристо гүн бол мөнгөөрөө ёстой жинхэнэ флекстэйж гарнаа. За алдарт Элизен гудамж гэдэг Шамплизе гэж ярьдаг те байшин авахулсан. За дүр байрлах зоч буудлыг өрөөгөө хүртэл 50,000 франкаар тогтчулдаг хүн бол мэдээж тэр авсан байшингаа мөнгөөр зодоод хэдхэн хоногийн дотор бүр аль хэдийнэ яг өөрийнхөө хүссэн шиг болгоод тогтчулчихсан. Монте-Кристо гүнгийн яриаг сонсоод нөгөө цугларсан залуус ч бүр гайхаад тэр хүнийг юм шидтэн ч юм шиг түүний өвдөст нь автаад байгаа юм шиг мэдрэмжтэй болж орхидог. За Максимилиан бол тэр дундаас Монте-Кристо гүнийг гэртээ урьдаг. Дүү охин нь хайртай залуутайгаа суусан Парис нүгээд ирчихсэн. За тэгээд нэг хүн бол биднийг болон аавыг маань дампуурлаас аварсан гэх мэтчлэн амьдралынхаа талаар бол нээлттэй ярина. Монте-Кристо гүн ч гэсэндээ Максимилианд илүү дотнчлоод заавал гэрт нь очноо гэж амладаг. За энэ дунд болохоор Альбер яагаад Парис руу ингээд яаралтай босч ирсэн бэ гэхээр сүү тавьсан хүн нь хин юм бэ гэхээр Данглерийн охин гэж ярьдаг. Эдмонд Дантесийг шоронд оруулахад яг 3 хүн гол үүрэг гүйцэтгсэн штэ тий. Гол хорийг нь хутгсан, хөлөг онгоцны Нярав хийж исэн, атаархад үхэх гээд байсан Данглерыг та бүхэн санаж байгаа байх. Данглер бас дайны үед маш их ашиг хийж хөлжөөд хэрэгэм зэрэгтэй болоод одоо Парист ирж амьдарч байгаа банк ажилуулдаг Армине гэдэг нэртэй бас язгууртан дээд гаралтай бэлэвсэн эмэгтэйтэй гэрлээд байр суурь олуулан баталгаажуулсан. Данглер Армине хоёрын дундаас Ижени гэдэг охин төрсөн. За энэ охиноо болохоор Альбертэй суулгах гээд байгаа юм байна. Альбер болохоор энэ гэрлэлтэнд жоохон сэтгэл дурамжхан байгаа даа. Өглөөний цайны дараа бол Альбер Монте-Кристо гүнд гэрээ танилцуулдаг. Монте-Кристо гүн Альберээс жоохон лавлаад асуудаг. Ер нь танаа аав ээж чинь ямар хүмүүс бэлээ гэсэн чинь Альбер юу ч мэдэхгүй шахуу. Аав ээж нь бол угаасаа л Марсель хотоос гаралтай язгууртан жинэлэг хүмүүс гэж боддог юм байна гэдгийг нь Монте-Кристо гүн олж мэддэг. Байж исэн чинь гаднаас Фернан орж ирээд Монте-Кристо гүнтэй танилцсан. Альбер бол танилцуулж байгаа шүү дээ. Энэ бол миний амийг аварсан ийм ачтай хүн шүү гэд. Фернан ч гэсэн маш их баярлалаа, талархлаа, та ястаа сайн мундаг хүн юм аа гэж хэлэх боловч яг үнэндээ
Монте-Кристо гүн хинбэ гэдгийг бол танихгүй. За ингэсний дараа Альбер Монте-Кристо гүнг ээжтэйгээ буюу Мерседестэй танилцуулдаг. Мерседесийн царай шууд цонхигоод биеийн хямраад ингэж чичир салгалаад эхэлнэ. Монте-Кристо гүн ч гэсэндээ өөрөө цусыг нь юулч гсэн юм шиг болол те. Би бол арайхийн барьдаг. За ингээд Монте-Кристо гүний Альберинд хийсэн одоо айлчлал гэх юм уу тийм ээ дуусчаа Мерседес Монте-Кристо гүнг явуулсны дараа хүүдээ бол анхааруулж хэлнэ энэ хүнээс болгоомжтойгоораа гэв. За Элизийн гудамждах шинэ байшиндаа очингуудаа Монте-Кристо гүн Парис хотын захад байдаг отель гэдэг дүүрэгт бас нэгэн юм цэцэрлэгт хүрээлэнтэй эдлэнг шууд худалдаж авдаг. Монте-Кристо гүнгийн үнэнч бас нэгэн зарц Бертуччо гэж залуу байгаад байгаа. За энэ эдлэн болон тэр Бертуччо хоёр цаана ямар нэгэн учиртай бололтой харагддаг. Ингээд тэр отель гэдэг дүүрэгт одоо үүнээс хойш отелийн эдлэнгээ ярьчи. Отелийн эдлэн дээр очисон чинь Бертуччо буюу нөгөө зарц нь бүр ингээд чичир цалгалаад баг ухаан алдах шахна. За тэнгүүд Монте-Кристо гүн асуудаг яг болсон явдлыг болсон чигээр нь яар гэдэг. За тэгсэн энэ отелийн эдлэн болохоор өмнө нь Сен-Миран гэдэг гэр бүлийн өмч байсан. За Сен-Миран гэдэг гэр бүлийг бид нар угаасаа мэднэ эргээд сануулхад 1-р ном дээр Вангийн прокурорын туслах байсан Эдмон Дантесийн гол 3 дайсан нэг Вильфорыг санаж байгаа. Тэр үед Дантестэй нэг өдөр сүйд тавьж исэн шүү дээ, тий. Тэр сүйд бүсгүй нь аягүй сайхан сэтгэлтэй бүсгүй байсан гэд би бүр яг онцлоод хэлж исэн. Тэр бүсгүй ээж аавынх нь эдлэн гэсэн үг юм байна. Сен-Мираны гэр бүл гэдэг нь. За ингээд Бертуччо юу гэж ярьдаг вэ гэхэлэр 1815 онд буюу Дантесийг баригддаг жил. Наполеон хаан ширээндээ эргэж ирээд 100 хоноод за тэгээ дахиад хөөгдсөн буусан улс төрийн эмх самраагүй байдал бол нэлээ их байсан. За энэ улс төрийн эмх самраагүй байдлын донд Бертуччогийн ах нь цэрэг байсан гэдгийг алагдсан юм байна л да. За тэнгууд Бертуччо болохоор яасан бэ гэхээр прокурор Вильфор гэдэг хүн дээр очиод ахыхаа хэргийг одоо шударгаар шүүж өгөхийг шаардсан. Энэ хэргийн учрыг олж өгөөч, алуурчныг олж өгч шийтгэж өгөөч гэж шаардсан боловч нөгөө Вильфор нь бол тэрийг тоогоогүй. За тэгэнгүүт Бертуччо энэ Вильфороос цусан өшөө авнаа гэж өөртөө андгаа тангараг өргөсөн. Олон сар Вильфорыг дагаад тэгсэн нөгөөх нь яасан бэ гэсэн чинь энэ ч бол Вильфорын эхнэрийн аав ээжийнх нь эдлэн гэсэн шүү дээ тий. Энэ эдлэнд нэг хүүхэнтэй нууц амаргийн холбоотой болцсон байдаг. За бүр нууц амарг нь бие давхар. Нэг өдөр Вильфор энэ эдлэнд ирээд хар цуу өмсчихсэн үдшийн хариу бүрийгээр хайрцагтай юм барьж гарч ирээд цэцэрлэгт нэг модны доор булахыг нь Бертуччо хардаг. Вильфор модны доор юм булаад өндиймөгц Бертуччо очоод Вильфорыг хутгалаад тэнгуут Вильфор унаад өгсөн гинэ. За тэнгуут нь нөгөө Бертуччо ч нөгөө булсан хайрцагтай амийг гаргаад харсан чинь дөнгөж төрсөн амьгуур шахуу нялх хүүхэд байсан. Гэтэл тэр нь яг үндэ тийм нас барсан хүүхэд биш, жаахан юм тусламж үзүүлэлт хүүхэд амь орчдог. Тэнгуут нь тэр хүүхдийг аваад сандарсандаа цухтаад явчихна. Ингээд тэр хүүхдийг бол Бертуччо Парисын ойролцоо нэг асрамжийн газар үлдээгээ явцдаг. Нэг юм даавууных нь одоо өөцнөөс нь нэг булангийн урж аваад дараа нь яг таних тэмдэг гэж бодоод аваад үлддэг. За гэртээ очиод энэ бүхнээ Бертуччо ахыхаа бэлэвсэн ихнэрт хэлдэгэ. Тэгсэн ахых нь бэлэвсэн ихнэр нөгөө тэр хүүхдийг аваад ирэхгүй яаваа гэд. За тэнгуүтээ хэдэн сарын дараа нөгөө асрамжийн газар очиод хүүхдийг авчираад өөрийн юм шиг өсгөж эхэлнэ. За Бертуччо болон ахих нь бэлэвсэн ихнэр энэ хүүхдийг бол ахыхаа одоо нэрээр Бенедетто гэж нэрлэдэг. За Бертуччо бол хууль бус 8 эрхэлж энэ хоёрыг тэжээнэ. За тэгсэн 9 жилийн өмнө Монте-Кристо гүн буюу одоо Эдмон Дантес ламын дүр тувраад Гарын гүрдэгтийн буудалд очиод Кадрусгээ хөрш байсан залууд 50,000 франкийн үнэтэй алмаз эрдэнэ үзүүлээд өөрийг нь хорлсон яг тэр гол 3 хүнд болон аавд нь Мерседест юу тохиолдсныг яриулдаг штэ тий. Яг тэр үед болохоор тэр дэм буудалд Бертуччо байцаагч нараас нуугдаад байж исэн юм байна. Одоо ламын дүр туурсан Дантес явсны дараа юу болдгийг бас Бертуччо ярьдаг. Кадрус болохоор Эдмон Дантесийг тэр 50,000 франкийн үнэтэй алмазыг өгөөд явсны дараа үнэт эрдэнэ худалдаж авдаг хүн дуудсан. За тэр хүнтэйгээ нэлийн яриа хэлцээр хийсний дараа тэр алмаз эрдэнэ 45,000 франкаар зарьяа гэж ярилцаж тогтдог. За худалдаач нь ингээд 45,000 франка өгөөд алмаз эрдэнэийг аваад явах гэсэн чинь бороо ороод за тэгэнгүүт нөгөө худалдаач чинь ийм амир ширүүн бороо орж байгаа юм чинь ерөөсө хоноод явъя гэж хийдэн. За ингээ өрөөмрөөнд нь оруулсны дараа эхнэр нь Кадрусыг ятгадаг. Нэг л мэдсэн чинь Бертуччо дээр цусаар бороо орж идэг.
Яасан бэ гэсэн чинь Кадрус шуналтаа автаад худалдаачныг ч тэр эхнэрээч тэр алаад нөгөө мөнгө Эрдэс хоёрыг өөрөө авчихсан. За гэтэл энэ мөчид нөгөө Бертуччог хөөгөө явж исэн байцаагч нар цагдаа нар гүйцэж ирээд мань хүнийг бариад авна. За гэтэл Бертуччо бол 2 хүн алсан одоо хэрэгт буюу бүр нөгөө юун хууль бус 8 тийм ээ хүн амны хэрэгт гүтгэгдэж эхэлдэг. За энэ 2 хүн болохоор нөгөө Кадрусын эхнэр болон үнэт эдлийн худалдаачийн хоёрыг хэлээд байгаа шүү дээ. За тэнгууд нь Бертуччо одоо гуйж гүүж хөөцөлцөөр байгаад нөгөө Кадрусаас гараа явсан ламыг олж өөрийгөө гин буруу гэдгээ гэрчлүүлт юм байна. За бид нар бол энэ лам бол нөгөө Эдмонд Дантес гэдгийг мэдээд байгаа тий. Лам тэгэнгүүт Бертуччог Монте-Кристо гэдэг миний сайн найз байдгаа. Энэ найзын минь төлөө ажиллаа гэж хэлээд одоо тусалсныхаа хариуг тэгж авдаг. Ерөөсөө өөрөө энэ тэндөр товрал одоо миний төлөө ингэж тэгж үнэнч ажиллах гээд яваад байгаа байхгүй юу? Бүр тийм эртнээс өөрт нь хэрэг болох гол 3 дайсантайгаа холбоотой хүмүүсийг цуглуулж ижээ. За Кадрус болохоор ер нь бол баригдаад насаараа хоригдох ял тухай үедээ сонсч исэн ийм үйл явдал болж исэн юм байна. За Вильфорын нууц амрагаас төрсөн хүү Бенедетто яасан бэ гэхээр өргөж авсан ээж нь буюу одоо энэ Бертуччогийн бэлэвсэн эгч нь гэсэн үг шүү дээ. Ахынх нь эхнэр нь гэсэн үг. Хитрхийг хэрхлүүлээд ерөөсөө бүр маш дураараа хүүхэд болчихсон. Буруу замаар бол орсон. За ингээ өргөж авсан ээжээсээ найзуудтайгаа нийлээд мөнгө нэгж яагаад хөлийг ингээ галд ойртуулад ингээ тамлаад мөнгө хануус ингээ тамлаад байжсэн чинь даашинсныхаа хормоод нь гал авалцаад даашинсан шатаад за тэр өргөж авсан ээж нь бол амьдараа шатаж нас барсан ийм үйл явдал болж исэн юм байна. За тэгээ нөгөө Бенедетто бол мэдээж одоо хүн амны хэрэг үйлцсэн учраас айгаад зүгтсэн. Бертуччо бол түүнийг үгсэн байхаа гэж боддог. За тэгсэн чинь Монте-Кристо гүн болохоор Бенедетто үхээгүй өш хонзонгийн зэвсэг болохын тулд амьд байгаа гэж хэлнэ. За энэ хоорондор болохоор Монте-Кристо гүнгийн Парис буюу Элизийн годамжинд авсан байшинд нөгөө Ромд хамт яваад байсан үзэсгэлэнд Алба нэмэгтэй Гайде гэдэг нэртэй тэр ирэхээр болсон. Тэр эмэгтэйг айлуулах тав тухтай байлга гэж Монте-Кристо гүн бол тушаал өгөн. За дээрэс нь нэмээд энэ отель дах эдлэнг бүрэн өөрчил. За цэцэрлэгийн тэр хайрцаг булдаг хэсэг болон тэр байшин дотор байсан улаан хаантай нэг өрөө байгаа. Тэр өрөө хоёрыг битгий өөрчлөөрөө. Тэр хоёрыг тэр юмд нь үлдээ бусад бүх зүйлийг танигдахын аргагүй өөрчил 1 хоногийн дотор гэж байгаа юм л да. Хүн хүч бараа материалыг бол мөнгө одоо хайрлахгүй аваад ингээд зас гэж хэлж байгаа юм. За ингэсний маргааш нь болохоор Данглер Монте-Кристо гүн дээр зочилж ирнэ. Монте-Кристо гүн болохоор Данглерийн банкнаас хязгааргүй мөнгө авч болох тийм данс нээсэн байна. Би нэг ойлгохтой болохоор орчин үеийн кредит карт шиг гэж ойлгоод байгаа байхгүй юу? Банкнаас хүснээрээ хэрэглэх мөнгө авч хэрэглэж байгаа дараа нь төлдөг те. За тэгвэл Данглер ирэнгүүтээ та яг хэдийг авч ашиглах юм бэ? Яагаад одоо юм хязгааргүй мөнгө авч болох данс нээсэн юм бэ? Энэ жилдээ ихэд та 500-600 мянган франк авах уу гэж асуусан чинь Монте-Кристо гүн юун 500-600 мянга би чинь дандаа төрөвчөндөө 1 сая франкын чектэй явдаг штэ гэд гаргаад харуулнаа. Тим чекээ гаргаад тиймхэн мөнгө тэгээ жилдээ 500-600 мянган франк авах байсан бол би ийм данс нийлж яадгийн энэ гэд бас нэлийн өнгөрнө. За ингэнгүүт энэ нэр нь яг хэдий хэрэг мөнгө яриад байгаа юм бэ гэдг нь би бас сонирхоод хальт гуглдж харсан л та. Гэтэ янз бүрийн тооцоо байд юм байлээ. Тухайн үеийн одоо 1 сая франк те 1840 оны 1 сая франк өнөөдөр 2026 онд хэрэг мөнгө вэ гэдэг бүр яг тэгж нарийн тооцож чадахгүй. За гэтээ миний ингээд хэд хэдэн газраас харснаар бол өнөөдрийн 10 орчим сая доллар юм шиг байгаа юм. Ойролцоогоор 35 тэрбум төгрөг гэсэн үг шүү дээ. Тэнгүүд яг мань хүн ингээд төрөвчөндөө л 10 сая долларын чектэй явдаг. Тэгээд аахгүй нэлээд баян байгаад байгаа юм. Тэнгүүтээ зөвхөн Данглерийн банкнд ч биш, Ротшильдийн банкнд ч гэсэндээ ийм данстай. Энэ бол одоо манай гэр бүлээс өвлүүлж үлдээсэн хөрөнгө юм аа гэж Монте-Кристо гүн ярьдаг. За тэнгүүд Данглер бол шууд бүр гайхал амар импресд болол буюу одоо гүн сэтгэл төрөөлтэй. Монте-Кристо гүн гэртээ урнаа. Тэнгүүд гүн бол энэ урилгыг хүлээж авна. За тэгээ Данглерыг явсны дараа Монте-Кристо гүн зарцаа дуудаад яахаараа Парисын хамгийн сайхан морийг Данглер сүүхт хэрэгтэй хөлдсөн байгаа юм бэ. Тэр морийг нь 2 нугалсан үнээр зодоод ав гэж хэлдэг. За ингээд нэг морийг нь 32 мянган франкаар авсан гэж байгаа юм л да. Маш их мөнгө юм шиг байгаа. За тэгэнгүүт тэр 2 моригоо Монте-Кристо гүн сүүхт хэрэгтэй хөллөөд эргээд Данглеринд очиод эхнэртэй танилцсан. Эхнэр нь болохоор түрүүлсэн нөгөө Армине гээд
За өөр хүнтэй суудсан байжгаад бэлэвсэрч үлдээд англиартаа суусан эмэгтэй одоо шүү дээ. За тэднийд бас тэгсэн чинь Альберинд байхад танилцсан Люсен Дебре гээд дипломатч залуу гэж хэлжсэн. Тэр залуу бас байж идэг. За ингээд аалзны нөгөө торндох нэг холбоос бас нэмэгдчихэж байгаа байхгүй юу. За тэгсэн Данглерийн эхнэр Люсен гээд дипломат залуу хоёроос нууц амаргууд юм байна л та. Мэдгүй одоо ямар ч сонио амьдралтай хүмүүсийн одоо хүртэл Фернан, Мерседес болон Данглерийн амьдралууд хальт гарч байгаа шүү дээ номон дээр. Удахгүй бол Вильфорийнхны амьдрал нэмэгдэн. За тэгээ бүр холион бантан болох учраас та бүхэн маань сэтгэлэн барьж бөксөөн жангалаарай. За тэгсэн энэ Люсен гээд залуу бас Данглерийн эхнэрт Монте-Кристо гүнг амар магтаа ярьсан. За ер нь бол Монте-Кристо гүн бол уулзсан хүмүүрээ гайхшруулад маш баян, маш нууцлаг ийм хүн болцсон байгаа юм. Данглерийн эхнэр тэгсэн тэр өдөр Вильфрийн эхнэртэй нөгөө гоё морьдоо унаад зугаалгах гэсэн юм байна л та. Тэгсэн нөхөр нь тэр морийг нь зарцсан гэхээр нь урам нь хуурна. Монте-Кристо гүн гэртээ очингуудаа нөгөө 32,000 франкаар авсан морио тус бүрийнх нь одоо чихэнд нь нэг алмаз зүгээд 4 шиг алмаз зүгээд гэсэн. Хадагтай хайртай морийг мэдхгүй үн цохиод авчихсанд уучлаарай гэд буцаад энэ морийг нь Данглерт эргүүлээд өгчдөг. Яг энэ хэсгийг уншиж байхдаа би одоо Монте-Кристо гүнгийнхаа үрлэгэн занд нь жаахан санаа зовж эхэлсэн. За ер нь бол иймэрхүү үйлдэлүүд нь цаагуураал те Данглерыг басамжлаад юм үзээгүй нэг юм шин баян гэж мэдрүүлсэн үйлдэлүүд байдаг. Тэр хүн бол морных нь үнийг ингээд нэг нуглаад өгөө гэхэд бол ямар ч сайхан морио өгөхөөс буцахгүй тийм шуналтай хүн байгаа байхгүй юу. Гэтэл тэрийг нь тийм үнээр авчаад эргээд алмазар чимэглээд өгч гинэ гэдэг чинь би бүр амар баян гэсэн юм одоо зүйлийг л ерөөсө Данглерт цаагаараа мэдрүүлээд байна гэсэн. За тэгээ мэдээж дээрэс нь бол иймэрхүү үйлдэлүүд Парисын дээдсийн хүрээлэн даяараа л яригдана. Илүү л одоо Монте-Кристо гүн дээр баахан хүмүүсийн анхаарлыг татнаа гэсэн. За ингэснийхаа дараа Монте-Кристо гүн отель дах шинэ эдлэндээ очиод нөгөө алигээд хилгүү хар зарцтайгаа нэгэн атхыг санааг боловсруулдаг. Данглерийн эхнэр Вильфрийн эхнэрт нөгөө гоё морьдоо өгж сүүхт хэрэг төлөлөөд гадуур зугаалуулдаг. Тэгэнгүүт энэ отелийн эдлэнгийн урдуур давхиа гарахт нь морийг нь албаар үргээгээд алигаараа уургалуулад тэднийг аварнаа гэж хуйлддаг. За бүх зүйл хуйлдааны дагуу болоод сүүхт хэрэгнээс бол бүтлээ айсан Вильфрийн эхнэр хүү хоёр гарч ирнэ. За аалзны торны 3 дахь том хэсэг бол одоо энэ Вильфрийн гэр бүл байгаад байгаа. Уг нь бол энэ отелийн эдлэнгийн эзэд байсан сайхан зөөлөн сэтгэлтэй Рене гэд бүсгүүтээ сүйд тавьж байгаагаар Вильфрийн амьдрал бол эхэлж исэн шүү дээ. За тэгсэн энэ Вильфрийн анхны эхнэр Рене нь одоо Валентина гэдэг нэг охин төрүүлчихэд залуугаараа нас барчихсан юм байна. За үүний дараа бол Вильфр одоогийн эхнэр өөрөөс нас нилээд дүү Элоиза гэдэг эмэгтэйтэй гэрлээд Эдвард гэд нэг хүүтэй болсон. За нэг охин, нэг хүүтэй гэсэн үг. Вильфрийн охин нь болохоор буюу одоо Валентина нь 18-аас 19 настай. Эдвард нь болохоор 9 настай. За мөн Вильфрийн одоо Нуарте гэд төрсэн эцэг нь байгаа шүү дээ, тий. Вильфр бол өөрөө роялист үзэлтэй хааны гэр бүлийг дэмждэг. Эцэг нь болохоор Бонапартист үзэлтэй гэдэг ихний номноор гарч исэн. За эцэг Нуарте нь болохоор тархиндаа цус харваад нүднээс өөр зүйл хөдөлгөөн болчихсон. Гэхдээ хүүгэндээ байдаг. Ожохин Валентина нь өвөөдөө хань болоод байж байдаг. За Вильфр бол бас л Данглер Фернан нарын адилаар зэрэг зэндаа дэвшээд баяжаад хөрөнгөчсөн. Харин хувь хүнийхээ хувьд болохоор нөө шүүгч прокурорын ажил хийдэг болохоор хүмүүс дунд нэг найзан дундаа ороод яваад байдаггүй. Ганц нэг үдшилтэд ирвэл их юм гэж тооцогддог тийм хамраас өгсөн хулгайч болж ирэхгүй юу. За сүүхт хэрэгтэй сүрэх төгсөн Вильфрийн эхнэр хүү хоёрыг бол Монте-Кристогийн зарц баатарлагаар аварсан болж жүжиглээд Монте-Кристо ч гэсэн нөгөө хоёрыг чинь гэртээ оруулаад дотнчлон танилцсанаа. Хадагтай Вильфор буюу одоо Элоиза, Вильфрийн эхнэр нь гэсэн үг шүү дээ. Монте-Кристо гүнг аль хэдийн Данглерийн эхнэрээс сонсчихсон байсан. Таны өмнө манай гэр бүл бол маш том өртөө боллоо гэж хэлдэг. За маргааш нь Вильфор өөрөө Монте-Кристо гүн дээр ирж талархал илэрхийлнэ. Вильфорч бай, Данглерч бай, Фернанч бай хинэнч Монте-Кристо гүнг бол яг жинхнээсээ хин байдгийг огтхонч танихгүй. Вильфортой уулзах уулзалтынхаа дундуур Монте-Кристо гүн ингэж ярьдаг. Хамгийн шудраг зүйл бол амийг амиар гэдэг шиг тийм л шийтгэл ноогдуулах гих мэтчлэн. За ер нь бол энэ Парисийнхан дээдсийн хүрээлэнгийнхэн бол Данглертайч тэр Фернан Вильфортойч тэр ерөнхийдөө жоох юм
долгонж харьцдаг гэх юм уу, тал засч харьцдаг бол Монте Кристо гүн эсрэгээрээ дорд үтсэн байдалтай. Тэгэд хүн тус бүрд нь яг нэг юм нэг таарсан тийм философик яриаг өрнүүлж байгаа юм аа. Тэгэхээр бас та бүхэн яг тэр философик сонирхолтой яг юу гэж хэлж энэ хүмүүсийн нөгөө голыг нь гогдоод байна гэдгийг бас мэдхийг хүсвэл өөртөө заавал энэ номыг уншаад үзэрэй гэж зөвлөмөр байна. Би бол бүр энд ингээд амар товчилж байгаа шүү дээ. За ингээд Вильфортой уулзсны дараа Монте Кристо гүнгийн ингээд шал зэвүү дургу хурчлаа. Гоё хүмүүс төр очиж гоё мэдрэмж авъя гэд мань хүн бол Максимилианы урилгаар тэднийд очдог. За өмнөх бичлэгийн төгсгөлд маш товчхон ярьсан. Дантесийн ажиллаж исэн фараон хөлгийн эзэн эцэг мориол бол Дантесийг шоронд хоригдсны дараа араас нь нэлээд хөөцөлтөөд эцэгт нь ч гэсэндээ мөнгө төгрөг өгөөд тусалж исэн. Энэ ачийг нь хариулаад Дантес шоронгоос гарсныхаа дараа Дампурад өрөнд ороод яг амиа хорлогч исэн мориолыг авраад охин нь өөх хинжгүүгээсээ болоод хайртай хүнтэйгээ сууж чадахгүй байсан чинь Синдбад далаачин гэдэг нэрээр тэр инжийг нь өгөөд энэ хүмүүс тусалсан байдаг. За тэгсэн одоо энэ олон жилийн дараа мориолгой бол нас барчихсан хүү охин хоёр нь Парис ирж амьдарч байгаа юм байна л да. Түрүүн гарсан том хүү Максимилиан нь болохоор 30 настай цэргийн ахмад үнэхээр одоо юм шудраг сайхан сэтгэлтэй сайн залуу сайханч залуу. Охин Жюли нь болохоор тухайн үед хайртай байсан залуутайгаа гэрэлчихсэн. Нэг их тасарсан баян биш. Гэхдээ бүгдээрээ нэг юм айтайхан орлоготой, эв найрамдалтай, аз жаргалтай амьдарч байгаа ийм айл айдгаа. Бүгдээрээ сайхан сэтгэлтэй болохоор Монте Кристо гүн бол эдний зочлоод нилээд юм баяр баясгалан амар амгалан мэдэрдэг. Мориолийнхан бол одоо аавыг минь те биднийг аварсан нэг юм нууцлаг ачтан байдгаа. Тэр хүнтэй уулзах юмсан таараа тийм дуулаг үзтэй гэд одоо байн хүмүүсээс асууж сургалж тэр хүний тэр нууцлаг эрхмийн ач тусыг нь байнга дурсаж явдаг. Одоо хүний ач тусыг мэдэрдэг ийм хүмүүс байдаг. За тэгсэн бас нэг асуудалтай зүйл байгаа. Тэр нь юу юм бэ гэхлээр Морелийн одоо энэ хүү Максимилиан Морел гэдэг залуу бол Вильфорын том охин Валентинад дурлцчихсан. Одоо өөр хүн амтан байдаг юм уу хайшаа юм те. За мэдээж Максимилианч тэр Валентинач тэр энэ тухайгаа нууцлж байгаа. За тэгсэн Валентинаг болохоор аав нь энэ бичлэгийн эхэнд гарсан нөгөө Альбертай хамт Италиар аялаад байсан Франц гэдэг залуутай суулгахыг хүсэж байгаа. Валентина нь болохоор өөрөө Максимилианда хайртай. За нэг юм гурвалжин дөрвөлжин юм бас нууцаар өрнөд байгаа юм аа. Гүн хэд хоногоос Вильфорын эхнэр Элоизатай уулзах гэж очдог. Нэг зорилго энэ төргээд авахгүй. Ер нь язгууртнууд ингээл нэг хэрэг зочлох нь цай уух нь түгээмэл байдаг зүйл юм шиг байгаа юм л да. За нэг мэдсэн энэ хоёрын яриа болохоор дорны хорнуудын талаар өрнөдөг. Дорн нутгуудад тэгж одоо Францын жүжигт гардаг шиг асар их тунгаар хүнд хор өгөөл те хордуулаад унтаад босгүй болдог тийм зүйл байхгүй гинэ. Харин дорны энэ хор хэрэлдэг хүмүүс бол удаан хугацаанд хин нэг баг багаар хордуулсаар агаад сарын дараа 3 сарын дараа үхэхэд задлан хийсэн юм ч хүртэл хор хэргэлзээ гэж хэлэхэргүй байдгаа гэж Монте Кристо гүн ярьдаг. Мань хүн болохоор өөрийгөө би бол хор нэлээд сонирхдаг гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүт Вильфорын эхнэрт энэ ярианд нь бүр нэлээд амтшиж сонсно. Тэгээд гүнгээс зөв тунгаар хэрэглэвэл им болдог, их тунгаар хэрэглэвэл хор болдог нэг бодис авдаг. За гүн бол энд ямар нэгэн зүйлийн үр ингээд суулгачаад яваад өгч байгаа юм аа. За өөрхий тэгээ баян хүмүүс одоо юу ч хийж цагийг өнгөрөөлөө билээ те. Дахиад л ээлжит нэгэн театрын жүжиг болно. За энэ театрын жүжиг дээр ихэнх гол дүрүүд маань таарлтнаа. Нөгөө Италид явж исэн гүнгийн хатан гээ хүртэл энд ирсэн жах шиг. За Альбер болон Альбертэд суулгах гэдэг Данглерийн охин Эжени бас ирчихсэн байна. За Альбер түрүүлсэндээ энэ охинтой гэрлэхийг бол нэх хүсэхгүй байгаа. Гээ бэжсэн чинь Монте Кристо гүн нөгөө үзэсгэлэнт Албан бүсгүй гайдэтэй гаднаас ороод ирдэг. За энэ хоёрыг харсан мэдээж тэнд байгаа дээдсийнхэн тэнд байгаа хүмүүс бол бүгдээрээ л ингээл хил амны бай болгож байгаа юм л та. Альберийн аав Фернан бас жүжиг дээр явж гин. Монте Кристо гүн гайдэг Фернанда танилцуулдаг. Энэ хүн бол Грек Туркийн дайнаар Али Паша гэд Грекийн цэргийн командлагчийн дор ажиллаж исэн хүн гэж хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь үүнийг сонсоод нөгөө гайдыгийн царай нь хувхаа цайгаад ухаан алдаж унах төхнөө. Яагаад гэхээр энэ гайдэ гэдэг бүсгийг Монте Кристо гүн хэдийгээр жаахан охин байхад нь худалдаж авсан зарц нэртэй байдаг боловч яг үнэндээ саяны хэлсэн Али Пашагийн охин буюу одоо жинхнээсээ гүнж юм байна л да. Гайдэж тэр Монте Кристо гүнж тэр Фернан Али Пашагийн удирдлагатаар байлдаж явахдаа Али Пашагаас урваад одоогийнхоо их хөрөнгөндөө эзэн суусан гэдгийг мэддэг.
Али Пашагийн Фернан ер нь бол алчсан. За тэгээ Али Пашагийн эхнэр бол өвчнөр нас бараад охиныг нь зарц болгож зарсан гэж байгаа юм. Тэгээд Фернан өөрөө Али Пашагийн хөрөнгийг завшсан ийм түүхтэй юм байна. Гайд мэдээж энэ бүхнийг мэдж байгаа учраас цаашаа жүжиг үзэж чадахгүй нэ гэд Монте-Кристо гүн бол Гайдыг аваад харьдаг. За энэ Монте-Кристо гүн Гайди хоёрын харилцаа бол бас их сонирхолтой. Гүн бол Гайдыг ерөөсө зарц гэж огтхон ч үздэггүй. Харин ч Гайди бүр 3 Франц, 1 Грек шивгчэнтэй нөгөө хар арьстай Али гэд боолн хүртэлтэй бүгд л давхар Гайдид үйлчлдэг. Гайди болохоор Монте-Кристо гүнгийн өмнө бол өөрийгөө би таны зарц гэж хэлдэг. Би аавда хайртай байсан. Харин одоо танд хайртай. Та энэ дэлхий дээр байхгүй болчихвол би ч гэсэн таныг дагнаа гэх мэт зүйлс ярьдаг. За гүн бол Гайдыг маш их хүндэлж бүр маш их зөөлөн ханддаг. Ийм харилцаатай хүмүүс байгаад байгаа. За энийг орой бол нэг ийм үйл явдал болж байгаа юм аа. Маргааш нь Альбер ирж гүнтэй мар хийнэ. Альбер түрүү хэлсэнтэй нөгөө Данглер охин Эженитэй гэрлэхийг хүсэхгүй байгаа гэд өөрөө хүсэхгүй байгаагаас гадна ээж нь бас ерөөсөө Эженитэй суулгахыг хүсэхгүй байгаа юм байна л да. Гэхдээ ээж нь яагаад дургуцаад байгааг Альбер бол мэдгүй байгаад байгаа. Гэ бэжсэн чинь Монте-Кристо гүн дээр Кавалканти гэдэг нэгэн Италийн хошууч хүн ирсэн гэж зарцсан хэлдэг. За тэгсэн тэр нь болохоор нэг өвгөн ирсэн байдаг. Бусоны гэдэг лантнаас нэг загтал бариад ирчихсэн. За тэр загтал дээр болохоор Кавалканти дөнгөж төрсөн хүүгээ алдсан. Хүүг нь одоо хулгайлсан гэдэг ч юм уу. Олон жил уулзаагүй хүүгээ олоход нь туслаач гэж тэр Бусоны ламтнаас Монте-Кристо гүнд хандсан загтал байгаа байхгүй юу? За гэхдээ гол нь энэ Бусоны ламтан гэдэг нь Монте-Кристо өөрөө штэ нөгөө Эдмонд Дантесын хамгийн анх хууржсэн ламтны дүр тэрэндээ өөрөө Бусоны ламтан энэ гэдэг нэр өгсөн. За ер нь бол Монте-Кристо гүн гэдэг нийтдээ 4 дүртэй байгаа байхгүй юу? Хамгийн ихнийх нь мэдээж өөрийнх нь яг жинхэнэ дүр нь жинхэнэ нэр нь Эдмонд Дантес, хоёр дахь нь болохоор хамгийн их хэрэгжилж байгаа энэ Монте-Кристо гүн нэр нь байгаа. За дараа нь болохоор Бусоны ламтан гэдэг дүрт үе ордог. Хамгийн сүүлд нь болохоор Английн лорд Уилмор гэдэг дүрт ордог. Тэгсэн дахиад зарц нь орж ирээд хажуу өрөөнд нь нэг залуу ирсэн. Монте-Кристо гүнг хүлээж ийна гэдэг. За энэ болохоор бас нэлээд юм жоохон төвөгтэй юм л болоод байгаа юм л да. Яаж байгаа юм бэ гэхээр товчхондоо Монте-Кристо гүн болохоор нэг өвгөн, нэг залуу хоёрыг олоод Бусоны ламтан гэдэг нэрээр хоёуланд нь загтал бичээд энэ хоёрыг хуурамч эцэг хүү болгочихж байгаа юм. За нэг нь болохоор эцгийн дүрт тоглоод 48,000 франкийн мөнгө авна. Нөгөөх нь болохоор хүүгийн дүрт тоглоод жил бүр 5,000 франкийн орлоготой болно. За тэгээ энэ хоёр хоёулаа нэг ингээд мэддэг жүжиглэн бүр ингээд яг жигнэсээ ингээд нэг алдсан одоо ингээд олж байгаа юм шиг тийм хүмүүсийн дүрт тоглох ёстой. Тэгээ хамгийн инээдтэй нь Монте-Кристо гүн энэ бүгдийг өөрөө зохион байгуулсан бүгдийг мэдж байгаа шүү дээ. Гэхдээ өөрөө мэдгүй байгаа дүр үзүүлээд Монте-Кристо гүнгийн урд болохоор нөгөө эцэг хүү хоёр чинь энэ хүн мэдгүй байгаа гэд бас яг жигнэс эцэг хүү юм шиг жүжиглээд гих мэдчихлээ одоо. Гурвалжин дөрвөлжин гэж хэлэхэд хэцүү. Тавалжин зургаалжин жүжиг болж байгаа юм аа. За нөгөө талаас бол нөгөө энэ ном дээр гарч байгаа залуучууд буюу одоо 2 дугаар үеийнхний хайр дурлалын асуудлаас 3-ын 4-ын 5-ын 6-ын юм болоод байгаа тий. Данглерийн охин Мерседес Фернанд хоёрын хүүг хооронд нь суулгах гээд байгаа. Вильфор болохоор охиноо Франц де Пине буюу номын ихэнд гарсан залуудаа суулгах гээд байгаа. Гэтэл Вильфорын охин өөрөө Морелийн хүүтэй хайр сэтгэлтэй байж таарад байгаа. Гэх мэтчлээ одоо Мерседес ирсэн хэдээрэл хоорондоо үр хүүхдүүдээ суулгах гал тоон дотроо эргэлдээл байгаа юм л да. Нэг сонир үнэмшлгүй юм шиг те. За гэхдээ яг ном юм аа. Вильфор охин Валентинагаа одоо суулгах гээд байгаа. Франц де Пине гэж залуу байгаа. Франц гэж чухам ямар хүн болох нууц нь л удахгүй тайлагдана. За тэгсэн Вильфорын эхнэр буюу Элоиза нь Валентинаг бараг л сүмд гэлэмаа болгож суулгахыг нууцсан хүсээд байдаг. Яагаад гэж байгаа юм бэ гэхээр хэрвээ одоо сүмд гэлэмаа болчих юм бол нөгөө нуарьтээ өвөөгөөс нь Валентинад ирэх эд хөрөнгө нь өөрийнх нь төрсөн хүүгийнх болох юм байна л та. Тэгмүүд мэдээж л одоо хүний ээж хүн юм чи өөрийнх нь хүүд аль болох их өвөрөнгө өвлүүлжүүлдэхийг хүсэн штэ тий. За Валентина ч юм болохоор бас ээжийнхэн талаас Семмираныхнаас хөрөнгө өвлж авна гэд нэг одоо Альбер ч юм уу Максимилианыг дагуулхааргүй тэдрээс нь гуйгаад ахааргүй хөрөнгөлөг охин байгаа юм аа. Нэг өдөр Вильфор эхнэрээ дагуулад аавынхаа буюу одоо Нуарте гуайн өрөөнд ордог. Түрүүн хэлсэн тий Нуарте гуай бол цагтаа алдартай эрх мэдэлтэй Бонапартист хүн байсан боловч одоо цус харваад хоёр нүд нь хөдөлдөг гэдгийг хэлсэн. За Валентина өвөөтэйгөө ингээ хоорондоо аягүй сайн ойлголцдог. Өөрийн гэсэн нэг юм хилтэй болцсон байгаа байхгүй юу? Жишээлбэл нүдэ нэг анивал тийм олон анивчвал үгүй гэсэн үг гэдэг ч юм уу. Вильфор аавда Валентинаг
Франц гэгч залуутаа суулгахаар шийдсэн гэдгээ хэлдэг. За Францын ээж нь болохоор хүүгээ төрүүлэхдээ төрхийн хүндрэлээр нас барчихсан. Харин аав нь болохоор 1815 онд бусдад алагдсан генерал хүн байсан гинэ. За тэгсэн чинь Максимилиан цэтгэлтэй Валентинагийн аз болсон гэх юм уу да. Өвөө нь охиноо Францтай гэрлүүлэхийг огтхон ч хүсэхгүй. Нүдэрээ анивчаад толь бичгээс үг хайлгасаар агаад нотрат шиг дууд гэж ойлгуулдаг. Жишээлбэл Вильфор орж ирээд Валентинаг Францтай суулгана гингүүт өвөө нь нүдээ амар хурдан анивчиж байгаа байхгүй юу. Тэнгүүт нь та Франц Валентина хоёрыг суулгахыг хүсэхгүй байгаа юм уу гүт нь тийм ээ гэд нэг удаа нүдээ анивчин. За гих мэтчлэн ярилцж хагаад толь бичиг хүсэж гинөө гингүүт тийм ээ гэд нүдээ анивчин. Тэнгүүт толь бичиг цаанадлах үсгийн дараалал A B C D гэж явж байгаа шүү дээ. Тэнгүүт нотариатч N үсэг дээр очингууд нүдээ анаад тэгвэл N-ээс эхлээд наа нэ ноо гэгээ явж байгаа шүү дээ. Тэнгүүд нь ноо дээр ирэнгүүт нүдээ анивчаад гих мэтчлэн хэрэгтэй үгээ ойлголдог юм байна л та. За нуэртэйгоо болохоор 900 мянган франкийг засгийн газрын бонд хэлбэрээр хадгалдаг гинэ. Хэрвээ Валентинаг Францтай гэрлүүлвэл энэ хөрөнгөө өвлүүлэхгүй. Бүр энэ гэрийн хиндэн ч үлдээхгүй, Эдуард дүүдэн ч үлдээхгүй ядуу сандвилнаа гэдэг ийм гэрээслэлийг нотариатч дуудаад бичээд батлуулдаг. Өөрөөр хэлбэл энэ гэрэлтийн бүрст маш эсрэг байгаа гэсэн үг тийм. За Вильфор бол мэдээж энд нь дургүй байгаа. Тэгсэн ч гэсэндээ охиноо Францтай гэрлүүлэхийн тулд энэ зэргийн алдагдал амсахтаа бэлэн байгаа. Энэ үйл явдлын дараа Монте-Кристо гүн эднийд ирээд Вильфорын эхнэртэй буу халж сууж байгаа юм л да. Өнөөх нь мэдээж ол сэтгэл дурамчхан байгаа штеп. Өөрийнх нь болон Вильфорын хүү Эдвард гэдэг бүлэгт хүү байхц чинь нуэртэй гэх энэ өвгөө зөвхөн Валентинал гэдэг те хүүд нь өвлөгдөж ирэх боломжтой байсан 900 мянган франк байхгүй болчихлоо гэд. Ер нь яагаад Вильфор энэ хоёрыг ингэж гэрлүүлэх гээд зүтгээд байгаа юм бэ? Нуэртэйгоо ингэж эсрүүцэд байгаа юм бол гэсэн чинь энэ хоёр гэр бүл бүр эртнээс өстэй. Тэгээд Францын гэр бүлийнхэн бол бүр яг цэвэр роялист үзэлтэй. Нуэртэй болохоор өөр бонапартист үзэлтэй байсан. Тэгээ энэ гэрлэлтээр энэ хүс сонзонгоо дарах хүсэлтэй байгаа гэдгийг Вильфорын эхнэр Монте-Кристо гүнд ярьж байгаа юм аа. Монте-Кристо гүн тэднийхээс гараад телеграф буюу цахилгаан мэдээ дамжуулдаг нэг цэг дээр очдог. За тэнд очсон чинь тэнд нэг өвгөн ажиллаж байдаг. Цахилгаан мэдээ хүлээж авч дамжуулахаас бусад үед буюу цайны цаг магаараа цэцэг навч тариа сууж явах тийм туйлын дуртай хүн байдаг юм байна л да. Монте-Кристо гүн болохоор тэрийг нь анзаарангуудаа би танд юм гоё том цэцэрлэгтэй байшин үлдсэн насаар чинь сар бүр цалин өгөө. Одоо авч байгаагаас чи 2 дахин их цалин өгье. Та миний хэлэх зүйлийг л цахилгаан мэдээгээр дамжуулаад өгчих гэж хэлдэг. За нөгөө өвгөн болохоор хуурамч цахилгаан мэдээ ч юм уу те ирээгүй цахилгаан мэдээг ирсэн мэт дамжуулах юм бол өчнөө өөр төлбөрт ороо цалин балангараа шийтгүүлнэ гэж мэдж байгаа ч гэсэндээ гүнгийн өгж байгаа тэр бэлэгсэлт амлалт бол маш өндөр байсан учраас зөвшөөрнө. За тэгээ гүн Испаний хөрөнгийн бирж дээр савлгаа үүссэн талаар нэг мэдээ дамжуулцдаг. За тэр мэдээ нь явсаар байгаа Данглерын чихэнд хамгийн түрүүнд хүрээд Данглер Испанд байсан хувьцаагаа зарж мараад нэг мэдсэн 1 сая франкын алдагдлалд орчноо. Үүний дараа Парисын дээдсийн хүрээлэнгийн хүн бүрийн сонирхлын бай болсон Монте-Кристо гой өөрөө отель дахь эдлэндээ оройн зоог барихаар шийднэ. За зоогт болохоор Люсен Дебре буюу нөгөө Данглерийн эхнэрийн нууц амраг Шато Рено гэх мэт Альберийн найзууд Данглер эхнэртэйгээ Вильфор эхнэртэйгээ нөгөө эцэг хүү болж үжиглээд байгаа Кавалканти зэрэг хүмүүс ирдэг. Зоог дундуур Монте-Кристо гүн нөгөө Бертуччо гэд энэ байшинд Вильфорыг алчглаа гэж бодсон зарцаа дуудаад бидний мэдэхгүй Бертуччогийн ч мэдэхгүй нэг нууцыг задлнаа. Тэр нь юу юм бэ гэхээр Бертуччо Вильфорыг тухайн үед хутгалсан боловч Вильфор үхээгүй. Вильфорын явуулдаж байсан хүүхэн буюу тухайн үед бие давхар байсан тэр нууц амраг нь одоогийн Данглерийн эхнэр. Тэгээд энэ хоёрын дундаас гарсан нөгөө төрүүлээд булсан хүүхэд буюу Бертуччогийн өсгсөн Бенедетто гэдэг хүн яг үнэндээ хүү Кавалканти болж үжиглэж байгаа үл бүтэх нөхөр юм аа гэдгийг дэлгэдэг. Өөрөөр хэлбэл Монте-Кристо гүн энэ үдшилтээр маш том бөмбөг дэлбэлэхээр шийдсэн. Тэр оройн зоогийн хоол моол гэж бол бүр үнэхээр тансаг. Орсоос загсад амьдаар навчруулсан гэж ах шиг. Зоогийн дараа гүн байшингаа зочдод танилцуулдаг. Ер нь байшингаа танилцуулах сонин содн
зүйлсээ цуглуулсан эд зүйлээ зочдтой гайхуулах гэдэг нь одоо эдрийн нэг соёл байсан юм шиг байгаа юм л да. Тэгээд явж агаад хэрвээ та бүхэн санаж ивэл энэ байшинд байсан нэг юм улаан өрөөг засахгүй хэвээр нь үлдээгэрэй гэж хэлсэн шүү дээ, тий. Тэр улаан өрөөнд гүн зочдоо оруулаад энэ айгүй эвгүй өрөө байгааз энд гэмт хэрэг болж исэн юм шиг байлээ гэсэн чинь. Данглерийн эхнэрийн царайн цанхигоод хөлн гуйваад ухаалж унахаа шахаад түүнийг Вильфор барьж авнаа. За энэ хоёр бол нэг эртний түүхтэй хоёр байгаад байгаа шүү дээ. Тэгээ би өөрөө уншихтаа эн чинь юу илээ, энэний харилцаа чи юу илээ гэж маш их ингэж толгой эргэжсэн учраас та бүхэнд бас нөгөө ойлгомжтой байх зэрлэгээр аль болох нөгөө харилцааг нь бас ингээд дахин давтаад байгаа шүү. Хэрвээ хитрхи их давтцсан байвал уучлаарай, та ойлгож байгаа ч гэсэн өөр нэг хүн сонсоод бас мартсан байх магадaltaй байгаа шүү. Хүлээцтэй хандарай гэж хүсмээр байна. За тэгсэн Монте-Кристог үргэлжлүүлээд тэр байтугай энэ эдлэнгийн цэцэрлэгээс Няра хүүхдийн арагаас олдсон гэж хэлсэн чинь хадагтай Данглер бол дахиад ухаан алдах шахнаа. Вильфор хадагтай чихэнд бие бэр хоёулаа дараа нь тусдаа заавал уулзъя гэж хэлдэг. За энэ зоогийн үеэр болон зоогийн төгсгөлд бас нэгэн давхар үйл явдал болж байгаа нь юу юм бэ гэхээр хүмүүс мэдээж энэ Италиас ирсэн Кавалканти гэдэг эцэг хүү хоёрыг сонирхно штэ тий. Гүн тэр хоёрыг Италийн маш баян чинэлэг угсаа гаралтай гэр бүл гэж ойлгогдохоор бусад зочиндоо ярьдаг. Аюух магтаж ярьдаг. За ингэж яагаад энэ хоёрыг мэдээж ямар нэгэн зорилгоор аюу амар ашиглах байх гэдэгт л та бид бүгдээрээ итгэлтэй байж болно. Зоогийн дараа Кавалкантигийн одоо хүүгийн дүрд тоглож байгаа залуу буюу Андреа Кавалканти гэдэг байгаа байхгүй юу? Яг үндэ бол нөгөө Бенедетто шүү дээ, тий. Йоо. Ойлгож гин үгс. Олон дүр гарч байгаа нэмээд нэг хүнд бас айгүй олон нэр, овог, цол, хэрэгэм гэд үнэхээр толгой иргэн байгаад байгаа байхгүй юу? За нөгөө Бенедетто буюу одоо Кавалканти болцсон үл бүтээх этгээд байгаа. Тэр залуу харихгаа явж исэн чинь замд нь гуйлах чинь таарнаа. Тэгсэн тэр гуйлагч нөгөө Кадрос байна. Эдмонд Дантесийн хөрш байсан. Нөгөө алмаа зүгсэн Кадрос хөршнөө штэ тий. Тэр одоо яаж яваад ч юм мэдэхгүй энэ Бенедеттог бас таньдаг. Тэнгүүтээ Бенедеттог юм гайгүй одоо ажил олдсон гэх юм уу гайгүй чинэлэг болсон гэдгийг мэдэнгүүтээ сар болгоно надад 200 франк өгөхгүй бол би чиний жинхэнэ дүр төрхий чинь илчлээ шүү гэж сүрдүүлээд нөгөөх нь 200 франк бол өгөхөр болдог. За энэ хоёрын уулзалтын цаад учир шалтгаан нь бол миний бодлоор номын 3 дугаар хэсэг дээр гарах юм шиг байгаамаа. Энэ дээр бол яг яагаад гинэт Кадрос одоо шоронгоос орчихсон, гуйлагчин болчихсон, Бенедеттотой танилцчихсан гэж явж байгааг бол цаашаа үргэлжлүүлж дэлгэрэнгүй гаргаагүй. Монте-Кристо гүнгийн отель дахь эдлэнд барьсан зоогийн үеэр биеийн таар байсан. Гадагтаа Данглер нууц амраг Люсентегээ гэртээ ирчихсэн. Хамт юу болов инээ тэрэгээ байжсэн чинь ноён Данглер өөрөө орж ирээд Люсенийг та одоо намайг их нэртэй манд төр үлдээгэж гэж хэлж явуулаад за тэгээ их нэртэй хэлдэг. Люсент хоёр бол ямар харилцаатай би мэднэ. Угаасаа хоёулаа сүүлийн 4 жил өнгөн дээрээ л ихнэр нөхөр нэртэй явж байгаа. Ихнэр нь болохоор Люсений ажлыг нь ашиглаад нөгөөх нь дипломат штэ тий. Хөрөнгийн зах зээлтэй холбоотой янз бүрийн мэдээллүүдийг арай төрүүлж олоод нөхөртөө хэлдэм байна л та. Данглерт хэлдэг гэсэн үг. Данглер тэрэн дээр нь тоглолт хийгээд олсон ашгийнхаа 4/1-ийг нь их нэртэй өгдөг нэг ийм зүйл яваад идэг байсан юм байна. За тэгсэн сүүлд тэр нөгөө Испанд нэг хөрөнгийн биржийн савлгаатай холбоотой юм болоод тэрнээс нь болоод Данглер сая франк алдсан гэж хэлсэн шүү дээ тий. Тэр явдлын талаар тэр одоо цахилгаан мэдээгч гэсэн ихнэр нь төрүүлж сонсоод Данглерт хэлсэн. За ихнэр болохоор бас шууд нэг нөхөртөөгөө би ингээд Люсенээс сонссон юм а гэд бүр яг тэгж ил цагаанд бол гараагүй. Тэгмүүд энэ мэдээллүүдээ ингээд би харин нэг зүүдлэлээ гэж хэлдэг юм байна л та. Нөхөр нь бол мэдж байгаа. За тэгээд хамгийн гол нь Данглер яагаад одоо их нэртэйгээ уулзж байгаа юм бэ гэхээр цаашдаа одоо би Люсент хоёрыг энэ санхүүдэд оролцуулмааргүй байна. Сүүлийн үед бүр баахан алдагдлалд орлоо. Хэрвээ цаашдаа та хоёр миний ингээд санхүүд оролцох гэх юм бол надаа юм янз бүрийн мэдээ өгөөд тэ ашгаа хуваалцах гэж оролдох юм бол алдагдлынхаа ч гэсэн 4/1-ийг адилхан хүлээлц гэж хэлдэг. Тэгснээ одоо Люсент хоёр жоохон болгоомжтой бай гэж хэлээд гараа авчиж байгаа байхгүй юу. За ер нь яг энэ бүлгийг уншиж байхад мань Данглер болохоро эхнэр нь өмнө нь өөр хүнтэй гэрэлцсэн байхдаа нууц амрагтай байсан. За баг тэр нь Вильфор гэдгийг мэддэм юм шиг санагдсан. Гэтэ мань хүн энийг ингээд тоохгүй авч хэлэлцгүй байгаа мó эсвэл яг Вильфор гэдгийг мэдгүй байсан уу гэдгийг бол би сайн ойлгоогүй. За ингэснийхэн дараа бол Данглер Монте-Кристо гүн дээр очиод
нөгөө Эцэг хүү Кавалкантийн тухай асуудаг. Энэ хоёр болохоор бас Данглерийн банкаар үйлчлүүлэх болсон болохоор чухам яг ямар хүмүүс вэ гэдгийг судалж байгаа юм байна л да. За тэнгуут Монте-Кристо гүн бол их л баян хүмүүс гэсэн найдвартай хүснээр нь мөнгө өндөр өгөхгүй даа гэж хэлдэг. За тэгээ Данглер бол сүүлийн үед баахан мөнгө алдсан гэдгийг ярина. Тэгсэн чинь Монте-Кристо гүн Данглерыг жоохон доромжлох маягтай тий. Өө аргагүй дээ энэ бүхэн танд аягүй хэцүү тусч байгаа байхаа. Яа тэгвэл та чинь 3 дугаар зэргийн хөрөнгөтэй хүн штэ. Тэгэхээр иймэрхүү асуудалд одоо эмзэг байх нь аргагүй гэж хэлдэг. Тэнгүүд 3 дугаар зэргийн хөрөнгөө гэд Данглер амар шуналтай хүний дор орох дургу атаархах хүн чинь тэгж асуусан чинь Монте-Кристо гүн ингэж ярьж байгаа хгүй. Би болохоор хүмүүсийн хөрөнгийг 3 ангилдаг. 3 дугаар зэргийн хөрөнгөтэй хүмүүс гэдэг нь болохоор иймэрхүү хувьцааны үнийн савлгаанд сандарч барьц алддаг нэг 10-аас 15 сая франкийн хөрөнгөтэй хүмүүс байдаг. А 2 дугаар зэргийн хөрөнгөтэй хүмүүс бол 50 саяын хөрөнгөтэй, 1-р зэргийн хөрөнгөтэй хүмүүс бол 100 саяын хөрөнгөтэй хүмүүс байдгаа. Буюу одоо тэрбумтнуудыг хэлж чинь тий. Гээ ярьсан чинь Данглер өөрийг нь 3 дугаар зэрэг гэд хэлсэн чинь бүр боож өгш хахад шуналтай юм болохоор би өстө энтгэхт ийм тийм хөлөг онгоцтой би өстө 2 дугаар зэрэг штэ гээл чаавстаа нэг юм дутуугийн мэдрэмжтэй хүн байгаа байхгүй. За тэр ч яах вэ? Тэгснэ Данглер охин ээжэнийг айлбартаа суух хүсэлгүй байгаа гэдгийг хэлнэ. Тийм байгаа юм чинь Кавалкантиг ихүүтэй суулгачт юм билүү гэж ярьдаг. Тэгсэн чинь Монте-Кристо гүн болохоор мэдэн бодлаад Альберийн аав Фернан хэрхэн эд хөрөнгө зэрэг дэвээ олж авсан талаар мэдээлэл олбол танд хэрэг болох юм байна. Та энэ хүн рүү бичээрэй гэд нэг хүний хаягийг Данглерт өгнө. Одоо нөгөө сүүгээ цуцлахт нь хэрэг болох мэдээлэл өгч байгаа гэдэг нэрийн дор нэг юм хийж байгаа байхгүй юу. За нөгөө талд болохоор Данглерийн эхнэр Вильфортой нууцаар уулзах гээд ажил дээр нь очино. Вильфор ингэж ярьдаг. Монте-Кристо гүн бол яаж хийж агаад 20 жилийн өмнөх бидний харилцааг мэдсэн байна. Яаж мэдсэн? Ямар зорилгоор мэдсэн? Мэдээд яах ч байгаа талаар бол хард зэрдэж байгаа тий. Тэр шөнө Вильфор амьгүй төрсөн гэж бодсон хүүхдээ хайрцагт хийж булчаад хүн тутгалуулсан ч гэсэндээ азар амьд үлдээд дотгошоо мөлхөж ороод Данглер ихнэр дээр очиод амьд гарч исэн юм байна л та. Хамгийн амар нь болохоор Вильфор ингэж хэлдэг. Тэр цэцэрлэгээс хүүхдийн арга яс олдсон байх ёсгүй. Яагаад гэвэл тэр алуурчин, тэр намайг алхаж оролцсон хүн тэр хайрцгийг ухаад аваа явцсан байсан. Магадгүй тэрийг эрдэнэс гэж бодсон байх. Буюу тэр хүүхдийг олсон ч өөр газар болцсон. Эсвэл тэр хүүхд амьд байсан байхаа. Ингээд Вильфор нилээ эрэл сурал болоод тэр хүүхд нь амьд байсан. За тэр хүүхдийг бол Парисын ойролцоох нэг асрамжийн газар аваадсан тухай мэдж авсан гэж ярьж байгаа байхгүй юу. Хатагтаа Данглер гэсэн чинь хүүхд нь амьд байсныг сонсоод бүр дахиад ухаан алдж унах шахна. Миний хөөрхий хүүхдийг та яатсан юм бэ? Яагаад тэр хүүхдийг аваагүй? Яагаад энэ тухай надад хэлээгүй юм бэ гэсэн чинь Вильфор болохоор би таныг л бодоод гэж хариулдаг. Хамгийн гол нь Вильфорын харж байгаа болохоор хүүхэд огт байхгүй хахад, хайрцаг байхгүй хахад, хүүхдийн арга яс байхгүй хахад Монте-Кристо гүн хаанаас энэ тухай мэдэж авсан, яагаад хүүхдийн арга яс олсон юм шиг худлаа ярьсан бэ гэдгийг л гайхаад байгаа байхгүй юу? Монте-Кристо гүн өөр миний амьдралын талаар юу мэдж байгаа болоо гэдэг айдас давтдгаа гэсэн. За тэгэхээр нөгөө л хийсэн хүн учраас одоо ингээд зүгээр тайванч сууж чадахгүй байгаад байна шүү дээ тий. Дараагийн хэд хоногт нь бол Вильфор Монте-Кристо гүнгийн талаар судлахаар шийддэг. Тэгээ өөрөө нэг юм өөр хүний нэр бариад бус хүмүүсээс олж авсан мэдээллийн дагуу Бусоны гэдэг лам, Лорд Уилмор гэдэг хоёр хүнтэй бол энэ Монте-Кристо гүн эртний танилуд юм байна. Энэ хоёр хүн яг одоо Парист амьдарч байгаа юм байна гэдгийг сонсоод энэ хоёр хүнтэй очиж уулзахаар шийднэ. Энэ хоёр хүн л одоо Монте-Кристо гүнгийн талаар хамгийн их зүйлийг мэдж байгаа гэдгийг хүмүүсийн ховж ивэранаас олоо сонссон байгаа байхгүй юу? За тэгээд Вильфор болохоор өөр хүний нэрийг барьсан чигээрээ нөгөө Бусоны ламтан дээр очиод уулзсан чинь нөгөө лам нь болохоор Монте-Кристо гүнгийн жинхэнэ нэрийг Законе гэдэг Малтийн тийм баян усан онгоцны эзний хүүхэд жилдээ 200,000 франкийн орлоготой гэж ярьдаг. За дараа нь болохоор хүлээж агаад Вильфор нөгөө Лорд Уилмор гэдэг англи хүн дээр очиж асуусан чинь нөгөө хүн болохоор тэр Монте-Кристо бит хоёр бол эртний өстөн дайснууд яа тэгэхээр тэр бол найзын маань ихнэрээр оролцсон. Миний сонссноор тэр Монте-Кристо ч юм болохоор дайнд явж байхдаа мөнгөний уурхаа олж баяцсан гэж ярьдаг. Жилд 2 сая франкийн орлоготой. Парист болохоор төмөр зам цахилгаан холбоонд хөрөнгө оруулах гэж ирсэн гэж сонссон гэж хэлж байгаа байхгүй юу. Нөгөө Бусоны ламт нь болохоор Парист болохоор нөгөө отель дэх эдлэнг ийм галзуучуудад зориулсан эмнэлэг байгуулах гэж ирсэн гэж хэлж мэлдэг. За тэнгуут яг Вильфорын хувьд энэ хоёр хүнээс нэг тийм сэтгэл санаа өмүүлэхээр юм сонсоогүй болохоор тэгсгээд тайвширнаа. Гэхдээ Вильфорын уулзсан энэ хоёр хүн хоёулаа зүсээ хувилгасан Эдмонд Дантес гэдгийг бид нар бүгдээ мэдж байгаа шүү дээ. Гэх мэтчлэн үйл явдлууд өрнж байтал 7 дугаар сар гарч гисэн байна. 7 дугаар сарын жигтэйхэн халуун нэгэн өдөш
Мерсерийнхэн буюу Фернан, Мерседес хоёр үдшилэг зохион байгуулдаг. Монте-Кристо гүн бол Мерседесээс нэг л зайгаа бариад очмооргүй байсан ч гэсэндээ Альбер бол ятгсаар агаад энэ үдшилэгт Монте-Кристо гүнийг ирүүлдэг. Үдшилгийн үеэр бол Мерседес, Монте-Кристо гүн хоёр хоёулахнаа ярих боломж гарч байгаа байхгүй юу? Монте-Кристо хэдийгээр нууцлаг хүчрхэг хүн мэт боловч яг ганц Мерседесийн хажууд л те хөлн гуйваад гаран чичрээд барьц алтнаа. Мерседес эрэнгүүтээ би энэ байшин дотор халууцаад байна. Та надад түшиг болгоод түр гадагшаа гараач гэхэд л шууд ингээл царайн цонхыг ол хөлн гуйвал гаран чичрээд эхэлж байгаа юм л да. Мерседес Монте-Кристо гүнээс асуудаг. Та их нэртэй хайртай бүсгүйтэй юу гэж асуусан чинь Монте-Кристо гүн болохоор би Мальтад байхдаа хайртай бүсгүйтэй байсан. Гэхдээ намайг дайнд яваад ирэх хооронд тэр бүсгүй маань өөр хүнтэй гэрэлсэн байсан гэж хариулдаг. Мерседес болохоор та тэгвэл тэр бүсгүйгээ уучлсан уу гэхэд Монте-Кристо гүн би ганцхан түүнийг л уучлсан гэж хариулна. Тэгвэл та хоёрыг салгасан хүмүүсийг үзэн ядсан хэвээрээ байгаа юу гэж Мерседес асуудаг. За энэ бол бүр ингээд маш тийм эмзэг нандин харилцсан яриа байсан. Мерседес арай Монте-Кристо гүн хэн гэдгийг таньсан юм шиг зү гэж бодож исэн. Гэтэл энэ мөчөд Альбер баларсан ээжээ гэд гүгээ түрээд ирнэ. Эдмонд Дантесийн сүлжээж буй Аалзны торны утга учир тун адахгүй тайлагдах болно. Энэ 2 дугаар номыг уншихад өмнө надад яг тийг санагдчихсэн. Одоо ч гэсэн яг тийг санагдчихжээ. Даалууг ингээд маш нарийн хээ угалц болгоод өрж байгаа юм шиг. 3 дугаар номон дээрээ нэг л даалууг нь түлхэхэд бусад даалуугаа дарж унгаагаад маш нарийн гоё хээ угалц гарч ирэх юм шиг. Тийм сэтгэл төрж исэн. Тэр бүх зүйлийн бэлтгэл ажил нь одоо яваад байгаа юм байна гэж ойлгосон. За ингээд Данглер, Вильфор, за нэмэх нь Кавалканти, Морел гэх мэтчлэн энэ олон гэр бүлүүд, энэ олон нэр төртэй хүмүүсийн за зарим нь жүжигчд, зарим нь жигнэсээ нэр төртэй те хувь заяа яаж нийлж учирж, яаж энэ хүмүүсийн нүглэн нүдэрээ гарах бол гэдгийг дараагийн хэсгээс сонсоорой гэж урьж гин. Яг энэ номыг сонсохдоо та одоо би ч гэсэн тэр юу л болоод байна та гэж бодож ирсэн. Дараагийн хэсгийг сонсохороо ийм байсан би гэж дуу алднаа гэдэгт итгэлтэй байна. За яг энэ part 2-ын талаар сэтгэлдээ бас та бүхэн комментэр бичээд үлдээгээрэй гэж хүсэж байна. Та бүхэн таалагдсан уу? Одоо яг юуг хамгийн их болоосоо гэж хүсч хүлээж байна вэ гэдгийг чинь бас мэдмээр байна. Ингээ удахгүй дараагийн хэсгээрээ иргэн уулзъя. Хэрвээ танд бичлэг маань таалагдсан бол манай сувгийг дэмжээрэй. Бид дэлгэцийн доод хэсэгт дансны дугаараа байршуулсан байгаа. Баярлалаа. Удахгүй уулзъя.